ирсэн бичгийг танилцуулна. За өнгөрсөн 7 хоногт бас яг ямар ч тамгагүй 37 гишүүний гар үсгтэй Бачаргал одоо гишүүнийг намын бүлгийн дараагаар сонгох одоо ийм бичиг ирсэн. Энийг би эв нэгдлийн хангаа дээр нэгдэлтэй болоод ирээ гэдэг энэ зүйлийг хэлээд буцаасан байгаа. Нэг зүйлийг хэлэхэд бүтэн нэг жилийн туршид биднийг өнгөрсөн одоо парламентын үед одоо хоёр талд нь явуулж бүлгийн дарахгүй иймэрхүү нөхцөл байдал руу авааччихсан. Тэгээ хамгийн сүүлд нь одоо юу гэдгийг бараг сар гаруун дараа цогтгорол даргаыг бид нар дотроосоо ингээд сонгоод болоод ингээд бүгд зөвшөөрөөд явсны дараа сар гаруун дараа за бүрөвдөрж чи яг энэ одоо цогтгоролыг дэмжиж гэнэ гараа өргөж чи гэж байгаа. Намайг гарын юм өргүүлж байгаа зандаа шатар дарга тэгээд алах зогчсон шүү дээ. Тэгэхээр иймэрхүү байдлаар хэтэрхий их одоо асуудалтай бид нар хандж ирсэн энэ зүйл чинь маш их эмзэг байсан. Тийм учраас одоо өнөөдөр нэгэн та бүхэн бүгдээрээ 100% санал хураалтаар энэ одоо бүлгийнхаа даргын асуудлыг шийдээд ирсэн учраас би энэ бүлгийн даргыг сонгосон тухай Монгол Ардын намын бүлгийн энэ албан бичгийг та бүхэнд уншиж танилцуулъя. Улсын хурлын дарга дэд дарга Б бүрөвдөрж танаа. Энэ бол нь одоо өнөөдрийн даргын үүрэг гүйцэтгэж байгаа хүн чинь Булган Туяа байгаа шүү. Булган Туяа дараа хаягдах ёстой байсан. 2025 оны 10 сарын 30-164 дот бүлгийн даргаыг сонгосон тухай Монгол Ардын намын удирдах зөвлөлийн Б 24-р тогтоол Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн 6-р зүйлийн 6-гийн 1, 6-гийн 2 дахь хэсгийг тус үндэслэн Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн 2025 оны 10-р сарын 30-ны өдрийн ээлжид бус хуралдаанаар Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ж Бат Эрдэнэийг үүрэгт ажиллаас нь чөлөөлж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Улсын хурлын гишүүн Ж Бачаргалыг Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дараагаар сонгосон болохыг үүгээр мэдэгдээ. Хүндэтгсэн бүлгийн дэд дарга А. Ариун Заяа гэсэн байна. За бүлгийн дараагаар сонгогдсон Бачаргал гишүүнд баяр хүргье. За суудалтаа сууно. Энэ хугацаанд бас заавал энэ бүлгийн даргаыг уншсангүй өөрөлдвөл энэ бүлгийнхаа бүх гишүүдийн саналыг авчааж би энэ бүлгийн даргын ажлыг хийнэ гэдэг ийм одоо санаачлал гаргаж бас Монгол төрийн тулгтай сайхан одоо зан чанар гаргасан танд Ардсан намын гишүүдийнхээ өмнөөс бас баяр хүргье.